За бүсгүйчүүд хүүхнүүд маань арьсан дээр юм гараад байна. Нүрийн арьс мохоо олоод байна. Ямар хоолны сэргэлэх вэ гэд зөвлөгөө авдаг. Тэгээ асуумж аваад үзэхдээ тамхи татдаг байдаг. Тэгэхээр тамхи таталт нь өөрөө шимтгэжлийн дутагдалд хүргэдэг байна. Хэрийн талаар товчхон яриг намайг Зэдвсрэн гэдэг эмчилгээний хоол зүйчмж хоол боловсруулах эрхтэн зөвлөж байна. За тамхи хүний биед маш сөрөг нөлөөтэй гэдгийг бид нар мэддэг тийм зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, хот тавдар гэдэг маш олон юмгийн шалтгаан болж идэг. Жилдээ хагас сая шахан бас орж идэг харамсалтай тийм. Тэгэхээр шимтгэжлийн дутагдалд хүрдэг гэсэн ярьсан шүү дээ тийм. Тэгэхээр тамхи татдаг хүнд одоо витамин С, цайр, B-ийн төрлийн витаминууд ялангуяа B5 хэрэглээ ихсэн байдаг. Тэгэхээр хоол хүнсээрээ эдгээр одоо эрдэс минерал одоо амин дэмийг бага авах юм бол дээрх одоо шинж бодисуудын дутагдалд амархан хүрдэг байна. Тэгэхээр олон жил тамхи татсан хүмүүсүүдийг ингээд анзаараад үзэхдээ бас ингээд арьс ингээд одоо жоохон зэвхийдүү за нүрийн арьс ингээд унжицсан тий харагдаад байдаг. Тэгэхээр энэ нь юмтай холбоотой вэ гэхээр одоо дээрх минералуудын одоо дутагдлаас болоод уургийн нэлэгчлэн багассантай холбоотой байдаг. Тэгэхээр арьс бол их уургал нэрхтэн шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндэндээ анхаарыг гоё арьстай болъё гэж бодож байгаа бол тамхи татахгүй байхыг зөвлөж байна.